Хэдүүлээ өнөөдөр кофе ивент дарна. Надаа 416 даймонд байна. Гэхдээ би дараагүй. Нөгөө өмнөх бэлтгэн дээр хэлсэнчлэн манай ах гарсан. Нөгөө Фредриний Starlight дээр тоглодог. Тэнгүүд би 416 даймдаараа би M7 нээлэх шийдсэн. Угаасаа авар. Ингээд хахад 400 даймдаар M7 нэвэл угаасаа 400 дайм дугуйл зэнэлээ гэж бодоогүй. M7 нэгтгэжил 400 дайм зэнэлсэн. Одоо шууд M7 Prime скин авнаа. Яаж авах вэ гэдэг бишгэн дээрээс үзээрэй. Зангийн 2700 болгочоор амар гаццаа. Энэ миний бичлэг биш ээ. Манай ах хийсэн бохгүй юу? Одоо эндээс XP-г аваад free token аваад тэгэл M7 Prime авч байгаа юм. Яг талантаа болж байгаа. Би амар тооцоолсон. Яг дуусгаж энэ гэдэг яг яавал авах гэж байна. Тэгээ M7 Prime авсан. Бодохгүй скин тест хийж хад чи оруулнаа. Энэ бол би энэ скинийг авснаас 3 тоглоод ирлээ. 1800 болтоо нөгөө тайтлтаа болчих. Тэр яах вэ? Тэгээ энийг яг хагас сайны өдөр дарсан байгаа. Тэгээ сайхан M7-ыг яг коф дээрээ дарахаар болсон байгаа. Над Кусэний коф скин байдаг. Та нар мэдж байгаачлан үлээ өмнөх кофдоо би үлээ 30 дараа бинго болоход Кусэний коф хаасан. Бэлгийн маань өдсөн хүмүүс бол мэднэ. Тэгээ сайхан бингогоо болгочоод нэг ч скин унаагүй зав. Уг нь ихний 10 дараалтанд ингээ бацгаад эпигскийн өвн өдр гэж бодож байсан ч үгүй юм байлээ. Энэ кофе скин амар гурайш нэг 30% 10 дараалтанд 30% хэмдрүүлсэн. 10 ихний 10 дараалтанд өгөх зав амар сонир богоод. Тэгээ би ингээ фри токнуудаараа нэгээр нь дарж хэлсэн. Энэ бол би мэдгүй бай. Манай ах юу нах унчаасаа гэдэг персен би бол ингээгүү. Бичлэгээ мартваа. Би ингэ чат хийсэн юм байна. Тэгээ сайхан ингээд нэгээр дараад гэсэн. Амбар. Бол банклаа. Тэгээд натаны нормал юм гаагаад энэ сүүлийн даралтаар бас дахиад нэг нормал унгаагаад энэ ивент маань дууссан байдаг юм аа. За баяртай. Дараагийн партаар уулзъя.